За суманд өнөөдөр жоохон бороотой бүрхүү өдөр байна. Бороо орж магадгүй байна. Би өнөөглөө интернетээс харж байгаад Японы нөгөө SoftBank гэж компани тухай үзлээ. SoftBank гэж Японд байсан хүмүүс мэдгүй бах. Манай Mobicom шиг гар утсан муцны том компани. Дээрээс нь маш олон төрлийн хөрөнгө оруулалт хийдэг. Тийм хөрөнгө оруулалтын компани ч юм олон бизнестэй хэмтэй. Тэгээ энэ компани үндэслэгч нь Сон гэдэг солонгос хүн байт юм байна. Ер нь би сонсч ирсэн. Тэгээд тэрний одоо амьдралын тухай нэг богинохон видео үзлээ. Нөхөр болохоор 16 наснда Америк яваад боломжтой айлын хүүхэд байж л дээ. Солонгос гаралтай Япон хүн. Одоо солонгос ч Японч бас уугуул нутгийн солонгосууд гэж байгаа шүү дээ. Тэдний нэг Америк яваад Америктаа бас боломжийн сургууль төгсөөд анхны хийсэн бизнес нь болохоор юу юм бэ? Орчуулгын янз бүрийн ийм програмууд байгаа шүү дээ. Тэрэн шиг орчуулгын машин хийсэн юм байна. Тэрнийга Sony сая доллараар зараад тэгээ анхны хөрөнгөө босгож тэгээ буцаж дээд сургуулаа төгсөөд буцаж ирээд яг 81 оны үеийн юм ярьж штэ. Буцаж ирээд SoftBank гэж компани байгуулсан. Soft гэдэг нь software гэдэг нөгөө компьютерийн програм гэсэн утгатай. Банк гэдэг нь бол банк. Тэгэхээр тэр үед яг нөгөө персонал компьютер ихт нэлээд дэлгэрж ирсэн. Компьютер дэлгэрхээр яана гэсэн үг гэхээр тэр нь чинь нөгөө ашиглагдах програмууд бас хэрэгтэй болно гэсэн үг. Тэгээд Японд маш олон программистууд тэр үед бий болж ирсэн. Тэр програмуудын SoftBank гэхээр програмуудын банк гэсэн компани байгуулсан юм байна. Тэгээ бид нар бас бодож байхад 81 он штэ. 81 онд нөхөр SoftBank гэж компани байгуулад жилдээ 3 удаа офисоо солисон гэж байна. Тэгэхээр яаж ийн гэсэн үг гэхээр хүмүүс нь багтгаа болоод солиод байсан. Тим одоо жинхэнэ тийм хөгжлийн жинхэнэ эд оргил үе байсан байна. Тэгээд тэр софт зохиодог хүүхдүүдийн тухайч бас ярьж байна л да хүмүүс. Ихэнхдээ залуучууд. За манай Сон ч бас маш том компани байгуулад энэ компани 0-оос эхэлж байгуулад маш том компани болцсон 25 настай. Тэгээд тэр дундуур нь нөгөө програм бичдэг хүүхдүүд байна 10 жилийнхэн байна. Тэгээд зарим нь тэгээ програма бичээл авчрал зарах гал оролдсон юм байна нөхөрт. Нөхөр болохоор нөгөө бүүний борлуулалтын цэг шүү дээ. Зарим нь болохоор нэг хүний програм одоо юу гэдэм жоохон дуурайлгаал жоохон өөрчлөөл нэг жоохон тийм луур маягийн юм хийх гэсэн ч гэсэн жоохон хүүхдүүд ирнэ. Янз бүрийн юм гардаг байсан гинэ. Тэгээ бодоход бид нар чинь 80 онд ингээ програмын бум Японд болж ич. Тэгэхэд бид нэр 80 онд юу болж исэн бэ гэх юм Монгол бас бид нар яг нөгөө хөгжлөн хэдий ч нэ урд явж исэн гэдэг л бас нэг баталгаа юм да. За яг тэр саяны тэр видеон дээр ч гэсэн гарч байна. Яг тэр үед нөгөө Microsoft-ийн Bill Gates ирсэн. Японд ирсэн. Тэд нартэй юм яриад бас бизнес хийх гээд явж байна. Тэгэхээр бид нар ч Япон гинт яагаад хөгжиж юу ч гэдэг юм уу бас ингэж зарим нэгэ те яагаад ингэ хөгжсөн байна гэж бас бодоод таа. Тим гинт хөгжсөн юм биш ээ. 80 он гэгтэл одоо энэ манай Монголд програмын компани бизнес байгуулж эхэллээ. Тэр дээр үеэс өөрийн програмын компани тэгээ програмаа гадаадд гаргана гэсэн тим амбицтай хийж исэн бэ. Тэгэхээр яг хөгжингөө орнууд гэдэг чинь бол тийм гинт хөгжсөн юм биш ээ. Урднаас хөгжсөн. Тэгээд тэднээс одоо ч гэсэн бас их сурах юм их байгаа юм байна даа л гэж бодлоо.